Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр 1997 онд нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтцэд нийтлэг үйлчилгээний газар шинээр байгуулагдсанаар тус байгууллагын түүхийн алтан хуудас эхлэж байсан юм а. 15 жилийн түүхэн хугацаанд нийслэлийн төр захиргааны байгууллага хийгээд төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хэвийн, тогтвортой, ая тухтай явуулах нөхцөл бололцоог хангах, нийслэлийн иргэдийг хүлээн авч соёлтой, хөнгөн шуурхай үйлчлэхэд чиглэгдсэн бүхий л нөхцөлийг бүрдүүлэхэд тус хамт олонний үйл ажиллагаа чиглэгдэж зохих үр дүнг өнгөрөгч 15 жилийн хугацаанд харуулж чаджээ. Амжилт ололтынхаа 15 жилийн түүхийг нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран бичилдсэн нь энэхүү байгууллагын нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. За манай хамт олон бол 15 жилийн хугацаанд бол 15 бүтээж ажил хийхээр төлөвлөгөөгөө гаргаж ажилласан. За үүний нэг жишээ бол хангалт болно, тамхи орчин болох, цэвэр орчин төрийн албан хаагчдыг ая тухтай ажиллахад нь орчныг бүрдүүлж өгөх энэ хүндтэй өгөөд зөв үүрэг даалгавар бол үдээ зэрэгтэй биелүүлж ирсэн. Ийм сайхан хамт олон тэгээ энэ одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмадууд ажиллаж байгаа албан хаагчид тав үедээ болон тав үеийн эрүүл мэндийн сайн сайхан аз жаргал хүсье өрөө. Нийтлэг үйлчилгээний албаны үйлчилгээ нь улс орны төр нийгэм эдийн засгийн үндсэн өөрчлөлттэй шууд холбоотойгоор ажлын агуулмж, багтаамж, цар хүрээний хувьд өргөжин тэлсээр өөрчлөгдөн шинжлэгцээр ирсэн байна. Нийтлэг үйлчилгээний алба, тасгийн бэлтгэсэн материал, үе үеийн цаг хугацааны танилцуулга, архивын материал, ажиллаж байсан хүмүүсийн дурсамж, сэтгэгдэл зэргийг ашиглаж бүтээлчээр нэгтгэсэн энэхүү байгууллагын үндсэн түүхэн баримт болох нийтлэг үйлчилгээний газрын түүхэн замнал 15 жил номыг хэвлүүлсэн нь тус байгууллагын дараагийн үед судалгааны гарын авлага, газрын түүх бичлэгийн үндсэн их болж үлдэж байгаагаараа онцлогтойгоор энэхүү 15 жилийн огоо өгтөж байна. Мөн түүнчлэн ойн хүрээнд 15 зорилттой ажлыг хэрэгжүүлж өнөөдөр үр дүнг нь хамт олноороо дүгнжээ.